Библиэд бүрэн автаж гэрчлэх болон үг түргэн тарж алдаршуулдаг гэх мэт зүйлсийн тухай өгүүлдэг ишлэлүүд байдаг. Эдгээр үгсийг авч үзвэл Бурхны үгэнд ам байсан мөн амь нь хүмүүсийн гэрэл байв гэж тодорхой өгүүлсэн байгааг харж болно. Миний дуулах дуртай Магтан дууны хэсгээс миний гэрэлд хүрэх замын дуу. Харанхуйн үлсийг үлдэн хөөх салхин болоорой. Шүлгийн ийм нэг мөр байсан. Хүүхэд байхдаа дуулдаг байсан. Магтан дууны үгс тодоос тод санагддаг. Уй гашуун нисэн одох газар мөн гэрэл өдрийн гэгээ мэт тод гэрэлтэхэд. Энэ магтан дуунд нэг гэрлийн тухай гардаг. Миний өмнө ярьсан яруу найрагчийн хэлсэн шиг хүмүүс гэрэл гээгээ хайдаг. Библиэд инхүү бичсэн байдаг. ертөнцөд ирэн хүн бүрийг гэгэрүүлдэг жинхэнэ гэрэл байв гэж хэлсэн энэ гэрэл. Энд харанхуй цугч ард түмэн их гэрлийг үзэв гэсэн байна. Үг байгаад үгэнд ам байжээ. Тэр ам бүх хүн төрлөختний гэрэл байсан юм. Энэ урдчилсан нөхцөлийг тодорхойлсон. Байгалийн ямар ч ан амтан ургамал эрдэс бодис дээр гэрэл тусдхийн адилаар хүмүүсийн ухамсарыг гэрэлтүүлдэг гэрэл байдаг гэж Библиэд бичсэн байдаг. Тиймээс нэг хүн учир нь харанхуй гэгэрч үүр цайх болно гэсэн магтан дуу дуулсан байна. Мөн Есүс миний зүрх сэтгэлд ирсэн цагаас хойш сэтгэл минь удаан хайсан гэрэл байх болсон гэж дуулах нэгэн ч байсан. Эдгээрийг авч үзвэл Библийн үгс амьд учраас хүмүүсийн сэтгэлд тод гэрэлтэж тэдний зүрх сэтгэлийн харанхуй арилдаг болохыг харж болох юм. Өнөөдөр бидний Библиэс унших хэсгүүдийн тухайд гэвэл Бурхан гэж юу вэ гэдэг талаар бодох цаг ирсэн гэж бодож байна. Иохны сайн мэдээг унших бүрт надад нэг зүйл бодогддог. Энэ ертөнц олон хүн шашны зан үйл хийж бурхтыг олон хэлбрээр бүтээж. Тэр бурхтуудад үйлчлэхийн тулд олон янзаар өргөл өргөдөг боловч эхэнд үг байсан. Үг бурхантай хамт байсан ба үг нь бурхан байсан гэж Библиэд гардаг нэгэн бол огт өөр юм. Энэ нүдэнд үл харагдах бурхны тухай өгүүлдэг. Энэ ертөнцид бидний зүрх сэтгэл итгэж найдах эсвэл хамааралтай байх зүйл гэж үгүй. Улирлаа дагаад нарийн өвс болон цэцгэс шинээр цэцгэлдэг бөгөөд энэ нь зөвхөн нэг биш. Харин бүх ургамал хаврын эрч хүчээр нэгэн зэрэг ам ордог. Үүний нэгэн адил биднийг зүрх сэтгэлдээ тодорхой хүч чадалтай холбогдож чадна гэж Библи бидэнд амладаг. Тиймээс бид Библийг уншихдаа Библийг номлосон хүмүүсийн хэлж ярьсан зүйлийг анхаарч үзэх. Мөн тэр хүмүүсийн юу гэсэн талаар судлахад цаг гаргах хэрэгтэй гэж бодож байна. Үйлс номыг гаргацгаая. Үйлс номын 17 дугаар бүлэг. Үйлс номын 17 дугаар бүлэг.
Бид Үйлс номын 17 дугаар бүлгийн 16 дугаар ишлээс эхлүүлээд нэг хэсгийг унших боловч үүнээс өмнө би хэдэн үг хэлье. Энд Афин гэсэн байна. 16 дугаар ишлэлд энэхүү Паул тэднийг Афинд хүлээж байв гэж бичжээ. Афин бол ихэвчлэн орчин үеийн хүмүүсийн эртний соёл иргэншлийн түүхийн талаар сонсдог хот юм. Энэ бол Грекийн бүс нутаг. Тиймээс энэ түүхийг зүгээр нэг ширээний ард суугаад эдгээр зүйлсийг төсөөлж тунгаан бодсон Паул гихч хүн бичээгүй юм. Энэ түүхийг Паул гихч хүнийг дагаж явсан Лук гэдэг эмч бичсэн бөгөөд Афин хотоор явж хүмүүстэй уулзах хоорондоо түүний хэлсэн зүйлийг бичиж үлдээсэн байдаг. Үнийг уншицгаая. Энэхүү Паул тэднийг Афинд хүлээж байх зураа шүтэнээр дүүрсэн тэр хотыг харж сүнсээр эгдүүцсэн байжээ. Энд Паулыг Афинд хэн нэгнийг хүлээж байх зураа хотыг шүтэнээр дүүрсэн байгааг хараад маш их игдүүцсэн гэж бичсэн байна. Одоо ч гэсэн зурагт болон бусад мэдээллийн хэрэгслүүдээр энэ бүс нутагт том багна бүхий сүм хийдүүд, эгнэн сүндэрлэх үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийн чулуун хөшөөнүүд байхыг олонтаа харж болно. Гэвч Паул хэлэхдээ энэ Афин хотыг шүтэнээр дүүрсэн гэсэн байна. Тэд олон төрлийн хөшөө бүтээжээ. Тэр үүнийг хараад хүмүүс яагаад хүний бүтээсэн зүйлсийг шүтэж тэмтэрдэг хэрнээ? Бүх хүн төрлөختний шүтэх ёстой нэгэн буюу цор ганц бурхныг таньж мэддэггүй гэдгийг би мэдэхгүй байна гэж хэлсэн юм. Тэд яагаад эдгээр зүйлийг шүтэж зүрх сэтгэлдээ уур хилэнтэй байгааг тэр мэдэхгүй байлаа. Хүмүүс эхлээд нүдэрээ харж чадах бурхтын тухай бодож, харин харж чадахгүй бурхныхаа талаар боддоггүй. Тиймээс уран баримлчдын бүтээсэн хөшөөний өмнө зан үйл хийж буй эдгээр хүмүүсийг хараад Паул бухимджээ. Дараагийн 17 дугаар ишлэл. Тэрээр синагогт юудэчүүд болон бурхнаас эмээгчдтэй хэлэлцэн мөн өдөр бүр гудамж зээлдээр уулзсан бүртээ ярилцаж байлаа. Энд гудамж зээлдээр гэсэн байна. Тэнд байсан хүмүүсийн хамт Эпикур, Стоикийн гүн ухаантнуудын зарим нь түүнтэй мэтгэлцэв. Зарим нь асуужээ. Энд суурагч юу хэлэх гээд байгаа юм бол гэхэд нөгөө нь энэ хүн харийн бурхтыг номлогч бололтой гэцгээв. Учир нь Паул Есүсийг болон амьллыг тунхаглаж байжээ. Эпикур бол гүн ухаантан байсан. Мөн Стоик гэдэг нь социализмын гүн ухааныг хэлж байгаа юм. Эдгээр гүн ухаантнууд хоорондоо зөрчилдөж бүр нэг нэгнтэйгээ маргалддаг. Гэвч Паул Есүсийг болон амьллыг тунхаглаж байжээ. Өөрөөр хэлбэл хүн үхээд зүгээр нэг алга болоод дуустдаггүй, харин хизээ нэгэн цагт дахин бүрлддэг гэж ярьсан юм. Паул итгэл найдвар төрүүлэх тодорхой үндслийг дэвшүүлж байлаа. Хүмүүс өөрсдийгөө үхээд ялзарна, тэгээд л дуусхур болно гэж боддог байв. Гэвч Паул номлохдоо тэнгэр, газар, хуурай газар ба далайг бүтээгч бурхны тухай ярьсан юм. Мөн тэрээр энэ бурхан зөвхөн хүнийг бүтээгээ зогсохгүй, хүний эцсийн сэргэлд бас бий гэж тайлбарлав. Энэ юудэчүүдийн түүхээс харж болох амьлалтын үндэслэл байсан юм. Тэгээд Паул ч үүнийг хуучин гэрээнд үндэслэн баталдаг хүн байв. Түүнд амьлалтын тухай үндэслэл байсан. Тэрээр бурхны ариун сүнсний хүчийг хүлээн авч эдгээр зүйлийг тайлбарласан нэгэн болжээ.
Дараагийн 19-р ишлэл. Тэд түүнийг барьж Арепагт авчраад чиний тунхаглаж буй шин сургаал юу гэж болохыг бид мэдэж болох уу? Тэд Паулыг барьж авав. Түүнийг Арепагт аялсан бүх хүний мэдэх бүс нутгийн хаанигтай авчирчээ. Бидэн дунд тэр газар очиж үзсэн хүмүүс байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэд түүнээс чиний яриад байгаа зүйл юу болохыг, ямар шин сургаал гэдгийг бид мэдэж болох уу гэж асуув. Учир нь Паулийн ярьсан зүйл үнэхээр шин зүйл байлаа. 20-р ишлэл. Учир нь чи чихэнд маань нэг л хачин юм сонирдуулав. Тиймээс эн чинь юу болохыг бид мэдмээр байна гэжээ. Афинчууд цөмөрөө бас тэнд буй гадаадынхан шин зүйл сонсох ярихад л цагаа зарцуулдаг байжээ. Энэ хотыг хүн төрлөختний түүхэн дэх хамгийн агуу гүн ухааны хот гэж үздэг. Платон зэрэг алдартай хүмүүс, эсвэл Платоны багш байсан Сократ буюу энэ салбарын идэвхтнүүд энэ ертөнцид орших гүн ухааны үндэс суурийг тавьжээ. Энэ бол зөвхөн гайхалтай уран баримл бүтээдэг чадварлаг хүмүүсийн хот төдийгүй. Гүн ухааны агуу санааг шингээсэн хот байв. Өнөөдрийн бидний амьдарч буй ертөнцийн хувьд энэ хүмүүсийн цугларч амьдарч байсан Афин хотыг Нью-Йорк хоттой зөрлөж болно. Энэ бол дэлхийн бүх улс төр мэдээ гол онцлогоо төвлөрсөн метрополис ажээ. Бүх онол мэтгэлцэн үзэл сурталууд өрнөж олон эрдэмтэй хүмүүс цугладаг газар байв. Эдгээр хүмүүс хамгийн сүүлийн үеийн мэдээ сонирхдаг цаг үе байсан аж. Дараагийн 22-р ишлэл. Паул Арепагийн дунд зогсож инхүү хэлв. Афины ирчүүдээ, та нар аль бүхнээрээ их шүтлэгтэй юм гэдгийг би харж ажиглалаа. Учир нь энэ хүмүүс чиний бидэнд юу хэлэх гээд байгааг ойлгохгүй байна гэд асуулт асуусаар байсан тул Паул гэх хэрэгтэй бос зогсоод тэдэнтэй ярьж эхлэв. Паул угтаа еврей цустай хүн байсан бөгөөд тэрээр Бага Азийн Киликий төрсөн билээ. Гэвч аз болоход тэрээр Ромын иргэшээлд байсан газар нутагт төрсөн учраас төрсөн цагаасаа Ромын иргэшил авчээ. Тэр бас агуу эрдэмтэн байв. Тэгэхэд Афины хүмүүст хандан та нар алив бүхнээрээ их шүтлэгтэй юм гэдгийг би харж ажиглалаа гэв. Яагаад тэр билээ? 23 дугаар ишлэл. Учир нь гэвэл би та нарын шүтээний зүйлсийг нэг нэгэнгүй ажиглан явахдаа эс танигдсан бурханд гэсэн бичгтээ тахилын ширээг олж харсан юм. Ингэлээр та нарын мэдэхгүй атлаа шүтэн биширдэг зүйлийг чинь л би та нарт тунхаглаж байна. Афины хүмүүс хангалттай мөнгөтэй байсан бололтой. Тэд янз бүрийн бурхтын дүрийг бүтээж тэдэндээ мөргөж тахил өргөдөг байв. Гэвч эцэст нь тэд бурхтаас аль нэгийг нь орхитуулсан байх вэ гэсэндээ тахилын ширээ засч тэр бурхныг гомдоохгүй тулд эс танигдсан бурханд гэсэн бичиг хийжээ. Энэ бурханд зориулж өгсөн нэр байхгүйч. Афины хүмүүс өөрсдийн анзааралгүй орхисон байж болох бурхныг уурлуулахаас аймэж ийхүү эс танигдсан бурханд мөргөж байсан бололтой. Тэд үнэхээр шашны арга барилд хангалттай ихийг зориулж олон бурханд мөргөдөг байсан мэт санагдав. Тэд шийтгэлээс зүгтахын тулд үүнийг хийжээ. Тиймээс Илч Паул тэр хүмүүст хандан та нар аль бүхнээрээ их шүтлэгтэй юм гэдгийг би харж ажиглалаа гэж хэлсэн байна. Ийхүү ажиглан явахдаа би олон тахилын ширээ харсан. Бүр эс танигдсан бурханд гэсэн бичгтээ тахилын ширээгч үзсэн. Тиймээс би та нарын мэдэхгүй бурхныг мэдүүлэх болно. Тэр ийхүү ярьж эхлэв. Тэр хүмүүсээс Паул нэг алхмын урд байлаа. 24-р ишлэл. ертөнц хийгээд түүнд орших бүхнийг бүтээсэн бурхан бол тэнгэр газрын эзэн мөн учраас гараар бүтээсэн сүмд оршдоггүй юм. Тэр үед үүнийг номлодог байсан хүмүүс Паул шиг цэврээр тунхагладаггүй байв. ертөнц хийгээд түүнд орших бүхнийг бүтээсэн бурхан бол тэнгэр газрын эзэн мөн учраас гараар бүтээсэн сүмд оршдоггүй юм. Үүн дээр нэмээд тэд Библиэд бичигдсэн эдгээр үгсийг нэмж хэлв. Энэ бол эзний сүм, эзний сүм, эзний сүм гэх хурамч үгэнд бүйдэг.
Сүмийн тухай ойлголтын тухайд Израилийн нутагт ч гэсэн дан синагогууд байсан. Иерусалимд байдаг цор ганц сүм бий гэж Библиэд бичсэн байдаг. Энэ ертөнцид ганц л сүм бий. Харин улс орон чуулган бүрт мөргөлийн газар барьж байгуулад тэр газруудаа сүмгийх хүмүүс олон байлаа. Тэр хүмүүсийн хувьд энэ нь бол хар чулуу болон хувирчээ. Гэсэн ч еврей биш харь үндэстнүүдэд сайн мэдээ тунхаглах ажил үүрэг хүлээсэн Паул гэхийн нэрхтээ. Афины хүмүүст үүнийг тайлбарлахдаа ертөнцийгээд түүнд орших бүхнийг бүтээсэн бурхан бол тэнгэр газрын эзэн мөн учраас гараар бүтээсэн сүмд оршдоггүй юм гэж хэлв. Тэрээр бурхан гараар бүтээсэн барилгад оршдоггүй гэжээ. Энэ нь бурхан байдаггүй гэсэн үг үү? Тэр илүү том, илүү агуу. Паул үүнийг мэдэж байлаа. Тэр өөрөө амьсгал хийгээд хамаг юмсыг бүгдэд өгдөг учраас ямар нэгэн юмар дутагдсан мэт хүний гарыг тэр өөртөө үйлчлүүлэхгүй. ертөнцид орших бүхнийг бүтээсэн бурханд хүний өрөвдөх сэтгэл эсвэл ямар нэгэн юмар дутагдсан мэт хүнээс юм гоох шаардлага үгүй. Тэр ингэж тайлбарласан юм. Түүний хэлсэн зүйл яг байлаа. Мэдээж чуулган оршин тогтноход хүмүүсийн хандив өргөл хэрэгтэй гэдэг нь үнэн. Гэхдээ энэ нь хүмүүсийн сэтгэлээс илүү үнэтэй бол биш юм. Элч Паул ямар нэгэн юмар дутагдсан мэт хүний гарыг тэр өөртөө үйлчлүүлэхгүй гэсэн. ертөнцид орших бүхнийг бүтээсэн бурхан бол тэнгэр газрын эзэн мөн учраас хүний бүтээсэн сүмд оршдоггүй юм. Хүний гараар бүтээсэн сүмд оршдоггүй. Элч Паулаас хэдэн зууны өмнө нэг хүн бас эдгээр зүйлийг хэлж байжээ. Бурхан түүнд сайн мэдээ номлохыг тушаасан боловч тэр өөр үндэстний хүмүүст үүнийг номлох шаардлагагүй гэж үзээд завинд суугаад зүгтааж гин. Нэрийг нь Йона гэдэг байв. Түүнийг хөлөг онгоцны доод хэсэгт унтаж байх үед шуурга болж их үмэн самуун дэгдэв. Шуурганаас болоод хөлөг онгоц хөмрөх дээрээ тулсан учраас хөлийн ахмад болон багийнхан цугларч яагаад ийм золгүй шуурга өөрсдөд нь тохиолдож хэний буруугаас болсныг тодруулахын тулд шавга татахаар шийджээ. Тиймээс тэд хэдэн ч удаа татсан бүх хүмүүс дундаас Израиль хүн болох Йона дээр буув. Учир нь бурхан эхэнд хөлөг онгоцон цуухаас өмнө түүнд нэг тийшээ яв гэж хэлсэн ч Йона заваар зүгтаан. Өөр тийш явхаар оролцсон байна. Үүнээс болоод хөлөг онгоц хөмрөг шахсан байв. Тэгээд хүмүүс айж шавга татсан энэ аж. Энэ хэний буруу вэ гэж тэднийг асуухад хариуд нь Йонагийн хэлсэн зүйл гарав. Хуучин гэрээний Йонагийн номыг гаргацгаая. Йона номын 1-р бүлэг. 4-р ишлэлээс эхлээд уншийе. Гэтэл эзэн далай руу их салхи хэлгээн далай дээр хүчит шуурга босгож хөлөг онгоцыг сүрхэд хүргэв. Тэгэхэд далайчид айж хүмүүр бурхнаа дуудаж хөлөг онгоцоо хөнгөн болгохын тулд түүн дээрх ачаа тэшээ далайд хайжээ. Йона хөлөг онгоцны доод хэсэгт орж хэвтээд гүн орссон байв. Хөлөг онгоцны ахмад Йонагийн дэргэд ирж чи яагаад унтна вэ? Босож бурхнаа дууд. Бурхан бидэнд санаа тавьж бид сүнэхгүй байж магадгүй шүү гэж хэлв. 5-р ишлэлд. Тэгэхэд далайчид айж хөмбөр бурхнаа дуудаж хөлөг онгоцоо хөнгөн болгохын тулд түүн дээрх ачаа тэшээд далайд хайжээ гэсэн байна. Далайчид өөрсдийн шүтдэг бурхтаа дуудаж амь аврахыг гуйв. Харин Йона гэх энэ хүнийг
тавцангийн доор унтаж байхад нь Ахмад түүнийг сэрээж чи ч бас шүтдэг бурхнаа дууд битгий залах урчунт гэсэн байна. 6 дугаар ишлэл. Хөлөг онгоцны Ахмад Йонагийн дэргэд ирж чи яагаад унтна вэ? Босож бурхнаа дууд. Бурхан бидэнд санаа тавьж бид сүнэхгүй байж магадгүй шүү гэж хэлв. 7 дугаар ишлэл. Хүмүүс бие биендээ эрцгээ бидэнд энэ гай хинээс болж байгааг мэдхийн тулд шавг татцгаая гэцгээв. Ингээд тэд шавг татсанд уг шавг Йона дээр буулаа. Энд болсон зүйл үнэхээр хачирхалтай биш гэж үү? Йонагаас болж ийм зүйл тохиолдож байгааг тэд олж мэджээ. Тиймээс 8 дугаар ишлэл. Тэд Йонад хэл одоо бидэнд хинээс болж бидэнд энэ гай ирв. Чи юу хийдэг хүн бэ? Чи хаанаас ирв? Улс орон чинь аль вэ? Чи хаанхын ямар үндэстэн бэ гэлцэв. Тэд ийм байдлаар түүний гарал үүслийг сайтар судлав. Түүнээс бүх зүйлийн талаар нэг нэгээрээ асууж гарлаа. Энд чи юу хийдэг хүн бэ? Чи хаанаас ирв? Улс орон чинь аль вэ? Чи хаанхын ямар үндэстэн бэ гэж асуухад Йона би еврей хүн гэж хариулав. Тэр өөрийгөө еврей гэж хэллээ. Еврей. Би еврей хүн, далай ба хураа газрыг бүтээсэн Тэнгэрийн бурхан эзнээс би эмээдэг юм гэв. Далай ба хураа газрыг бүтээсэн Тэнгэрийн бурхан эзнээс би эмээдэг юм. Тэр байр сууриа маш тодорхой илэрхийлв. Тэгэхэд хүмүүс ихэд айн сандарч түүнд чи яах гэж ингэв гэжээ. Йона өөрөө тэдэнд хэлсэн тул тэр хүмүүс түүнийг эзний оршихуйгаас зүгтэж явааг мэджээ. Далай улам хүчтэй шуурсан учраас тэд түүнд далайг намжаахын тулд бид чамайг яах болж байна вэ гэв. Йона тэдэнд намайг барьж аваад далайд хай. Тэгвэл далай та нарт намжина. Учир нь та нар дээрх энэ хүчтэй шуурга надаас болж байгааг би мэднэ гэж хэлв. Энэ хүн өөрийгөө илчилсэн юм. Түүнээс болж ийм шийтгэл ирж байгааг хэлсэн. Би хүрмээ тайлчих уу? Түүнийг өөр үндэстнүүдээр хүрээлүүлэн байцаагдаж байхад Паулийн эцэг өвгдийн нэг нь ингэж хэлсэн байдаг. Тэр Тэнгэр, газар, далай, хуурай газрыг бүтээсэн нэгэнд итгэдэг хүмүүсийн нэг мэт хариулав. Тэгээд Паул Афины нэгэн сүмд байхдаа ертөнцид орших бүхнийг бүтээсэн бурхан бол Тэнгэр газрын эзэн бөгөөд хүний гараар бүтээсэн сүмд оршдоггүй. Ямар нэгэн юмар дутагдсан мэт хүний гараар шүтүүлдэггүй хэмээн хашгирчээ. Энэ бол түүний тэдэнд илчилсэн зүйл юм. Үйлс номын 17 дугаар бүлгийг дахин уншъя. Үйлс номын 17 дугаар бүлэг 25 дугаар ишлэл. Тэр өөрөө амьсгал хийгээд хамгийн юмсыг бүгдэд өгдөг учраас ямар нэгэн юмар дутагдсан мэт хүний гарыг тэр өөртөө үйлчлүүлэхгүй. Бид энэ ертөнцид төрөхдөө гар хоосон ирээд гар хоосон буцдагч ямар нэгэн зүйлийг олж аваад чан гатгах гэж ихэд хичээдэг. Бидэнд автоматар өгөгдсөн агаар хүчил төрөгчөөр бид амьсгалж уусууж амьдралаа залгуулдаг. Бид ертөнцийн эд юмсыг олж аван амьдарч дараа нь үхдэг. Хэрв элбэгжүү үйлдсэн зүйл байх юм бол энэ нь бидний туулж өнгөрүүлсэн шуналтай амьдрал юм. Нэгэнтээ бид гар хоосон ирсэн учраас гар хоосон буцхаас өөр сонголт үгүй. Гэвч бид сэтгэлдээ маш олон зүйлийг буруу үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй юм. Тиймээс энд амьсгал хийгээд хамаг юмсыг бүгдэд өгдөг Бурхныг тунхагласан байдаг. Дараагийн 26 дугаар ишлэл. Бурхан газрын цээжээр амьдруулахаар нэгнээс хүмүүн төрлөختний үндэстэн бүрийг бүтээж товлсон цаг хугацаа болон тэдний нутаглах хилгэцгаарыг тогтоосон нь. Хүн Бурхныг ирж хайж, түүнд хүрч түүнийг олоосаа гэснийг билээ. Тэр бид бүхний хинээс нь ч холгүй байдаг билээ. Танай зарим яруу найрагчдын бид бас түүний үр удам гэж хэлсэнчлэн бид түүний дотор амьдарч хөдөлж оршин тогтдог.
Бурхны үр удам матлаа бид бурхан чанарыг хүний сэдэл, урлагийн тусгалыг тээгч, алт мөнгө эсвэл чулуун дүрстэй адилтхан бодох ёсгүй. Иймээс ч өөрийг нь эс харсан балар үеийг бурхан харалгүй өнгөрөөсөн. Харин эдүгэ хаасайгүй хүн бүхэн гимших ёстойг хүмүүст тэрээр тушааж байна. Өөрийнхөө томилсон нэгэн хүнээр дамжуулж ертөнцийг шударгаар шүүх өдрөө тэр тогтоосон агаад түүнийг үхэхстээс амьлуулснаар үүнийгээ бүгдэд нотолсон ажгуу гэв. Паул бурхныг дүрсэлж бурхны тухай ярихдаа байнга шин зүйл сонсдог афинчуудад хандан нэгнээс хүмүүн төрлөختний үндэстэн бүрийг бүтээсэн гэж хэлсэн юм. Зарим орчуулгад бол нэг цуснаас хүмүүн төрлөختний үндэстэн бүрийг бүтээсэн гэдэг. 20 дугаар зуун улиран одож одоо ч гэсэн энэ нь ухаантай тэнэгүүдийн ухаарч амжаагүй хүлээн зөвшөөрдөггүй зүйл юм. Сармагчингийн цус үндэстэн бүрийн цустай холилдсон гэж эндүрдэг хүмүүс дэндүү олон. Үндэстэн бүрийн цус нэгдмэл холбоотой. Хүн хар, цагаан, Аз гээд аль ч үндэстэн байх хоорондоо холилдоход үр удам нь бас л хүн байх болно. Нэг үндэстний хүн өөр үндэстэнтэй гэрлвэл тэд хүүхэдтэй болж чадахгүй гэсэн дүрэн байхгүй. Хүмүүс бүгд хоорондоо холбоотой. 2000 жилийн өмнө Паул Афин дахь сүмийн урд зогсоод нэгэн шинэ мэдээг тунхаглажээ. Бурхан газрын цээжээр амьдруулахаар нэгнээс хүмүүн төрлөختний үндэстэн бүрийг бүтээсэн. Энэ үйл явдлын талаар бодож үзье. Нэгнээс хүмүүн төрлөختний үндэстэн бүрийг бүтээсэн гэх үгнээс хинч зүгтэж чадахгүй. Учир нь хүний цус өөр нэгэн хүний цустай холбогдсон байдаг. Цагаан арьст хүн хаанихтэй явж байгаад машины осолд орж гэмтэж бэртээд их хэмжээний цус алдсан гэж бодъё. Тэр хүн хичнээн цагаан байгаад хэрэв үнэхээр хар арьстай хүн ирээд алдсан цусыг нөхөөр цус хэлбэлтэд цусаа өгвөл тэр хүн амьдрч чадна. Энэ ишлэлд бүх хүн төрлөختний цус холбоотой гэсэн байна. Тиймээс энд ингэж бичжээ. Бурхан газрын цээжээр амьдруулахаар нэгнээс хүмүүн төрлөختний үндэстэн бүрийг бүтээж товлсон цаг хугацаа болон тэдний нутаглах хил хязгаарыг тогтоосон. Бид хэр удаан амьдрахаа мэдэхгүй ч энэ хил хязгаарыг хатуу тогтоосон гэдгийг тодорхой хэлсэн байна. Хүн бурхныг ирж хайж, түүнд хүрч, түүнийг олоосоо гэснийх билээ. Тэр бид бүхний хинээсэн ч холгүй байдаг билээ. Иймд хүн бурхныг ирж хайж, түүнд хүрч, түүнийг олох болно. Гэвч бурхан бид бүхний хинээсэн ч холгүй байдаг. Хүмүүс ямар нэг асуудалд орох, бэрхшээлтэй тулгарх, хүнд өвчин тусах, эсвэл зарим нэг золгүй байдалд орох үедээ сэтгэл санаа нь сул дорой болж хэрвээ би үхвэл юу болох бол хэмээн айдаг. Эсвэл тэр өөрөө сайн байгаа ч гэр бүлийн гишүүн нь маш аюултай байдалд орж өөрийн хүчээр юу ч хийж чадахгүй байж болно. Тэгээд тэр бурхан минь хэрвээ та байдаг бол намайг болон миний байдлыг харж үзээч гэж залбирч магадгүй юм. Хүн өөрийн үр хүүхэд эсвэл гэр бүлийнхээ хинэгний асуудлыг гуйх хүч чадалтай байдаг. Тиймээс Библиэд тэр бид бүхний хинээсэн ч холгүй байдаг гэж бичсэн байдаг. 28 дугаар ишлэл. Танай зарим яруу найрагчдын бид бас түүний үр удам гэж хэлсэнчлэн бид түүний дотор амьдарч хөдөлж оршин тогтдог. Зарим яруу найрагчид бид бас түүний үр удам гэж хэлсэн байдаг. Бурхны үр удам матлаа бид бурхан чанарыг хүний сэдэл, урлагийн тусгалыг тээгч, алт мөнгө эсвэл чулуун дүрстэй адилтхан бодох ёсгүй. Энэ нь хүний бүтээсэн зүйлийг шүтэж залбирч болохгүй гэсэн үг юм. Дараагийн ишлэл. Өөрийг нь эс харсан балар үеийг бурхан харалгүй өнгөрөөсөн.
Харин идүүгээ хаа сайгүй хүн бүхэн гимших ёстойг хүмүүст тэрээр тушааж байна. Өөрийнхөө томилсон нэгэн хүнээр дамжуулж ертөнцийг шударгаар шүүх өдрөө тэр тогтоосон агаад түүнийг үхэгсдээс амьлуулснаар үүнийгээ бүгдэд нотолсон ажгуу. Өөрийнхөө томилсон нэгэн хүнээр өөрөөр хэлбэл Бурхан Есүс Христийг томилсон бөгөөд түүгээр дамжуулан бүх хүн төрлөختнийг шүүх өдөр ирнэ гэдгийг бидэнд тунхаглаж байна. Учир нь Библиэд түүнийг эцсийн өдрүүдийн шүүгч гэж бичсэн байдаг. Харин өнөөдөр бид Бурханы талаар юу хэлж чадах вэ? Энэ тухайд ингэж бодъё. Хүмүүс нүдэнд харагдаж байгаа зүйлд тулгуурлан шүүж, дайн хийдэг байсан үе өнгөрч. Одоо тэд үл үзэгдэх зүйлсийг бас судалж байна. Мөн агаарт зөвхөн хүчил төрөгч төдийгүй азот болон бусад үл үзэгдэх элементүүд агуулгаддаг. Ийм гайхалтай үл үзэгдэх элементүүд байдаг байх нь энэ ертөнцийн ирэх бидний амьдрал дуслаа гэж үзье. Бидний бие махбод ялзарсан гэж бодъё. Гэхдээ энэ нь бид алга болно гэсэн үг биш юм. Энэ орчлонгийн агаар мандлын хаанигтээ бид оршсоор байх болно. Бидний хэлбэр л өөрчлөгдөнө. Зөвхөн хэлбэр өөрчлөгдсөн ч бид оршсоор байх болно. Хэрэв хэн нэгэн аяганд савантай ус хийж эргүүлээд соруулаар үлээвэл бөмбөлгнүүд үсч агаарт хөвнө. Дараа нь хагарна. Хэсэгхэн хугацааны өмнө харагдаж байсан зүйл одоо алга болжээ. Бидний нүдэнд харагдахгүй алга боллоо ч мас нь хэвээр байдаг. Яг одоо энэ танхимд хэдэн мянган хүн сууж байна. Гэхдээ энэ хүмүүс бүгд энэ ертөнцид байхгүй болсон гэж бодъё. Одоогоос 100 жилийн дараа тэднийг энд байхгүй болно гэж хэлж чадна. Гэхдээ тэднийг газарт боллоо гэхэд дэлхий улам хүндрэнэ гэсэн үг биш. Бидний бие махбод эс оршихугаас бий болоод эс оршихуй руу буцдаг тул жинд өөрчлөлт ордоггүй. Бидний дийлэнх нь 100 жилийн дараа үхэхэд ертөнц хүндрэнэ гэсэн үг биш юм. Энэ нь бидний амьд байхдаа адил тохиолдол билээ. Яагаад тэр билээ? Биднийг төрөхөд анх бүрэлдэхэд бид өчүүхэн эснээс эхэлсэн байдаг. Дараа нь эхийн цусаар дамжуулан тижээл авч хүүхэд болж өсч томроод энэ ертөнцид мэндэлдэг. Эхийн идэж байгаа хоолыг идэж цаашид үржиж хуваагдан өссөөр байдаг. Бидний бие махбод ингэж бүрэлддэг. Гэвч эцэст нь амьбүрт төгсгөл ирнэ. Энэ Библиэд бүгд шорооноос тул бүгд шороондоо буцна гэж өгүүлсний дагуу байх болно. Бид ногоо идэж, ногоогоор хоолдог амьтдын махыг идэж, ийм амьдралаар амьдрдагч эцэст нь бид ч бас шороондоо буцна. Тэгэхээр бид алга болсон гэж ярих нь зөв үү? Өмнө нь бид савантай усыг үлээхэд үүсдэг бөмбөлгнүүдийн талаар бодсон ч тэдгээр нь хөөрч нисээд эцэст нь хагарахад алга болсон үг биш гэдгийг дурдсан. Бөмбөлгнүүд хагараад чийг болон задарч уурших боловч энэ нь алга болно гэсэн үг биш юм. Энэ нь агаар мандал байсаар байдаг. Хэлбэр нь хэвээрээ байна. Зөвхөн хэлбэр өөрчлөгдсөн тул бидний нүдэнд харагдахгүй. Орчин үеийн шинжлэх ухаан үүнийг дахин бүтээх хүчин чадалтай. Мас хадгалагдах хуулийн дагуу бидний биеийн бүх элементийг нэгтгэж болно. Энэ зүгээр л өндөр үнэтэй. Бидний хэрэглэж буй хоол хүнсний бүх орц найрлага хөрснөөс гаралтай тул бид энэ ертөнцид оршин тогтнодог. Энэ агаар мандалд аливаа зүйл харагдахгүй байгаагаас оршдоггүй гэж хэлэх хүмүүс мэдлэггүй учраас тэднийг орчин үеийн хүмүүс гэж үзэх боломжгүй юм. Бид үл үзэгдэх зүйлсийг үл тоомсорлож болохгүй нөхцөл байдалд байна. Энэ талаар дахин бодож үзье. Тэнгэр газар тэнгисийг бүтээсэн та билээ.
Юудэчүүдийн хэлсэн энэ мэдэгдэл зүгээр л нэг төөрөгдөл төдий юудэчүүдийн түүхэн домог болон үлдсэн түүх байв уу? Эсвэл бид энэ үннийг хайж олох үүрэгтэй юу? Бурхан Тэнгэр газрыг бүтээсэн гэжээ. Бурхан ямар агуу болоод Тэнгэр газрыг бүтээж чаддаг байна гэж бид бодож болох юм. Нэг өдөр би хуучин гэрээг уншиж байх үедээ гинтийн зүйл олж харлаа. Миний унших дуртай номнуудад бичигтэй хүмүүс эрт дээр үед дэлхийг хавтгай байсан бөгөөд тэр үед янз бүрийн зүйл ярьдаг байсан тухай гардаг. Гэвч 3500 жилийн өмнө Йов элчилгүй хоосон дээр умрдыг тэрээр дийлгэж эзгүй хоосон дээр газар дэлхийг үлгэдэг гэж бичжээ. Хэрвээ та дэлхийн хамгийн хойд цэг болох хойд туйлаас тэнгэр өөд харвал одон орон судлалын дурангаарч бай, хичнээн хол харсан ч бай, эзгүй хоосон газар бий гэсэн байна. Асар том дэлгэсэн орон зай байдаг. Одоо хуучин гэрээний Иремья номын 23 дугаар бүлгийг гаргацгаая. Иремья номын 23 дугаар бүлгийн тогтооход хэлбэр ишлэлийг уншийе. Иремья номын 23 дугаар бүлгийн 23 дугаар ишлэл 23-24 дугаар ишлэлүүд. Бид алс холын бурхан биш, харин ойрхон байх бурхан уу гэж эзэн тунхаглаж байна. Надад харагдахгүй байхаар хүн далд газруудад нуугдаж чадах уу гэж эзэн тунхаглаж байна. Би тэнгэр хийгээд газрыг дүүргдэггүй гэж үгэж эзэн тунхаглаж байна. Энд өөрийгөө би гэж нэрлэж буй эзэн бурхан тэнгэр газрыг дүүргдэг гэж хэлж байна. Тэр тэнгэр газрыг бүхэлдэн дүүргдэг. Бүх орчлон ертөнцийг эзэгнэгч эзэн ертөнцийгээд түүнд орших бүхнийг бүтээсэн нэгэн бол тэнгэр газрыг дүүргэгч юм. Бурхан надтай хамт үргэлж дэргэд минь оршдог гэсэн магтан дуу байдаг. Бурхан бол тэнгэр газрын эзэн мөн. Тэр бид бүхний хинээс нь ч холгүй оршдог. Орчлон ертөнцийг дүүргэж хүний баяр баясгал, ууй гашуу, амьдрал ба үхлийг хуваалцаа зогсохгүй. Хүний хувь тавиланг тодорхойлогч нэгэн биднээс тийм ч хол байдаггүй. Хүмүүс түүнийг биднээс хол байдаг гэж ярьдагч тийм биш юм. Шоргоолж эргэн тойронд хэсвүчлээд үхрийн чихэн дотор орж ирэнгүүтээ үхэр алга би түүнийг харахгүй байна. Энд зөвхөн харанхуй байна гэж хэлнэ. Харин үхэр мөөг нь. Гэтэл шоргоолж үүнийг аянган эргэх чимээ гэж бодож магадгүй бөгөөд юу гэдгийг нь мэдэхгүй. Хүн бас адил юм. Зөвлөлт холбоот улсын Юрий Гагарин гэдэг хүн сансрын хөлгөөр сансарт аялахдаа би бурхныг хараагүй гэж хэлсэн байдаг. Мэдээж тэр хараагүй. Шоргоолжны нүдэнд үхэр харагдахгүй шүү дээ. Шоргоолжны нүдээр бол үхэр байхгүй. Гэвч үхэр оршчил байдаг. Библиэд орчлонг бүтээгч бурхан дэлхийн ертөнцийг бүтээсэн бөгөөд газрыг хоосноор бүтээгээгүй гэж бичсэн байдаг. Бурхан хүмүүсийг оршин суулгахаар бүтээсэн гэсэн байна. Бурхан хүнийг тэнд оршин суулгахаар бүтээсэн боловч хүн төөрөлдөж замаасаа хазаагаад үхэлтэй нүүр тулгарчээ. Бурхан түүнд мөнх амьдрах эрх мэдлийг хүртэл өгсөн байхад тэр энэрхээ хасуулжээ. Ямар гомдмоор хэрэг вэ? Эзэн бурхан ертөнцийг бүтээгээд Эден дотор цэцэрлэг тариад түүний гол дунд бас амийн мод хийгээд сайн мууг мэдүүлэгч модыг бий болгожээ. Тэгээд эзэн бурхан чи энэ цэцэрлэгийн альч модны жимсийг идэж болно. Харин сайн мууг мэдүүлэгч модны жимснээс идэж болохгүй гэж хэлсэн. Бурхан хүмүүст ингэж тушаажээ. Харин энэ мулгуу хүн сайн мууг мэдүүлэгч модны жимсийг идсэн. Тэр эхлээд амийн модноос идсэн бол ямар сайн байхсан бilé. Тэгсэн бол хүн хөгшрөхгүй, үхэхгүй. Гэвч сайн мууг мэдүүлэгч модны үр жимсийг идснээр гэм нүгэлтнүүдийн өвөг дээдэс болсон. Энэ орчлонг бүтээгч бурхан Эден цэцэрлэгийг бүтээгээд түүнийгээ сахиулахын тулд Адамыг тэнд суулгажээ. Адам гэх нэр нь хүн гэсэн утгатай юм.
Бидний анхны өвгд эцсийн нэрийг Адам гэдэг байв. Эхлэл номын 2 дугаар бүлэг рүү эргэн орцгоё. Эденээс гарсан нэгэн мөрөн тэр цэцэрлэгийг усалдаг бөгөөд тэндээс 4 салаа их авчээ. Эхнийх нь Пишон гэдэг нэртэй бөгөөд алт байдаг Хавилагийн бүх нутгийг дайран өнгөрнө. Тэр нутгийн алтан шижир тэнд бидулаах хийгээд судалт гартаамч байжээ. 2 дахь мөрний нэр нь Гихон бөгөөд Кушийн бүх нутгийг дайран өнгөрдөг. Энэ бол Этиоп. Дараа нь 3 дахь мөрний нэр нь Тигр. Ассирийн зүүн талаар урсдаг 4 дахь мөрөн бол Ефрат мөрөн юм. Эзэн бурхан хүнийг авчирч Эден цэцэрлэгийг арчлуулан сахиулахаар тэнд суулгав. Тэгээд эзэн бурхан тэр хүнд тушаан, чи энэ цэцэрлэгийн альч модны жимсийг идэж болно. Харин сайн мууг мэдүүлэгч модны жимснээс идэж болохгүй. Түүнээс идсэн тэр өдөртөө чи зайлшгүй үхнэ гэв. Эзэн бурхан хүн ганцаараа байх нь сайн биш. Би түүн тохирох туслагчийг бий болгоё гэжээ. Ингээд эзэн бурхан шороогоор хээрийн бүхий л амтан огторгын бүхий шувууг урлаад тэдний хэрхэн дуудахыг нь үзэхээр Адамд авчирч өгчээ. Тэгээд амьд биет бүхнийг Адам хэрхэн дуудсан нь тэдний нэр болов. Ийхүү Адам бүх мал адгуус огторгын шувууд хээрийн бүх амтанд нэр өгчээ. Харин Адамд тохирох туслагч олдсонгүй. Иймд эзэн бурхан Адамыг гүн нойронд автуулж түүнийг унтуулад хавирганаас нэгийг суглан авч ормыг нь махаар бүгэлжээ. Эзэн бурхан Адамаас авсан тэр хавиргаараа нэгэн эмэгтэйг бүтээгээд түүнийг Адамд авчирч өгөв. Адам, энэ чинь яснаас минь авсан яс, махнаас минь авсан мах юм. Эр хүнээс авагдсан тул эм хүн гэж нэрлэгдэг гэжээ. Ийм учраас эр хүн эцэг ихээ орхиод их нэртэйгээ нийлж хоёул нэг мах бод болдог. Адам түүний эхнэр хоёр нүцгэн байсан бөгөөд тэд ичсэнгүй. Бурхан Адамд Эден цэцэрлэгийг арчлан сахих эрх мэдлийг өгч бүх амьтдад хүртэл нэр өгүүлсэн. Гэвч Адамд ганцаараа байх нь сайнгүй байхааг олж харсан учраас Библиэд Адамыг гүн нойронд автсан хойно Бурхан түүний хавиргаас нэгийг суглан авч эмэгтэй хүнийг бүтээв гэж бичжээ. Зарим хүн үгүй байлгүй дээ. Эмэгтэй хүнийг яаж ганц яснаас бүтээх юм бэ гэж магадгүй юм. Гэхдээ сүүлийн үед биотехнологи гайхалтай хөгжиж доолийнхон шиг зүйл хийж чадаж байгаа. Тийм биз? Тэд бүр тугалын хуулбарыг гаргаж авсан. Тийм үү? Энэ амьтдыг эсийн нөхөн өрчгөн аргаар бүтээдэг. Иймд бурхан Еваг нэг хавиргаар бүтээсэн гэдэгт итгэхгүй байх нь тэнэг хэрэг юм. Тэнгэр газрыг бүтээсэн бурхан хүнийг бас бүтээсэн гэдэг нь үнэн боловч Еваг бүтээхдээ түүнийг ясны ясаар бүтээсэн нь үнэн болоо. Еваг бий болгоход ашигласан материал адилхан байх ёстой. Тийм үү? Тиймээс Еваг ийм аргаар бүтээсэн. Өнөөдөр хүн төрлөختөн хүнийг хувлах хэмжээнд очсон тэд бүтээгчийн бүтээлийн хүчийг сорихыг оролдоно. Ирээдүйд дэлхий юу болох вэ? Хүмүүс энэ бүх зүйлийг боломжтой болгохыг хичээдэг. Энэ нь түүх ба амьдрал хэрхэн хөгжиж, мөн дэвшилтэд шинжлэх ухаан бас хэрхэн хөгжсөн явдал юм. Харин бүр эрт дээр үед бурхан хүнийг бүтээх үед хэрв анхны хуулбар хүн гэж байсан бол тэр нь Ева байх байж. Гэвч яг адил хуулбар бүтээхийн оронд түүнийг баг зэрэг өөрөөр хийгээд эмэгтэй хүнийг бүтээжээ. Түүнийг Адамын хавиргаас бүтээсэн юм. Эрэгтэй хүнийг бүтээхэд түүнийг хавирганы хэмжээтэй яснаас биш. Харин түүний дотор орших гемоглобины хэмжээ бүхий нэг гемоцитийн хэмжээтэй зүйлээс бүтээж тэр нь хүн болсон байдаг. Ингээд бодохоор бурхан хүнийг бүтээсэн гэдэгт итгэхэд тийм ч хэцүү биш юм. Үнэхээр эргэлзэж толгоогоо хэвийлгэх шаардлагагүй. Бидний ойлгохгүй зүйл гарч ирэхэд бурхан үүнийг хэрэгжүүлсэн гэж Библиэд бичсэн байвал эхлээд бид энэ үгийг сонсох үүрэгтэй. Гэвч асуудал нь хүмүүс бурхан сайн мууг мэдүүлэгч модыг бүтээсэн гэдэг хэсгийг маш их сонирхдог. Хүмүүс ихэвчлэн надаас бурхан яагаад сайн мууг мэдүүлэгч модыг бүтээсэн юм бэ?
Хэрэв Адам тэр модноос жимс идээгүй бол бид ийм азгүй байхгүй байх байсан шүү дээ гэж асуудаг. Гэхдээ та бүхэн Бурхан сайн мууг мэдүүлэгч модыг бүтээсэн учраас ертөнцид нүгэл ирж гэмнүглийн улмаас хүн зовж, зовлон зүдгүр, уй гашууг туулж, шийтгэлийн бай болсон гэж бодож байгаа бол Адам жимсийг идэхээс өмнөх үе рүү очиод өөрөөсөө Бурхан Адам сайн мууг мэдүүлэгч модноос өөр юу өгсөн бэ? Бурхан түүнд зөвхөн тоор, алим зэрэг жимсээр амьдр гэж тушаасан уу? Эсвэл үүнээс ч илүү дээр зүйл байсан уу гэж асуух хэрэгтэй. 15 дугаар ишлэгийг харцгаая. Эзэн Бурхан хүнийг авчирч Эден цэцэрлэгийг арчлуулан сахиулахаар тэнд суулгав. Тэгээд эзэн Бурхан тэр хүнд тушаан, чи энэ цэцэрлэгийн альж модны жимсийг идэж болно. Харин сайн мууг мэдүүлэгч модны жимснээс идэж болохгүй. Түүнээс идсэн тэр өдөртөө л чи зайлшгүй үхэн гэв. Бурхан Адамд сайн мууг мэдүүлэгч модноос идсэн тэр өдөртөө л чи зайлшгүй үхэн гэж анхааруулж цэцэрлэгийг арчлахыг түүнд тушааж. Арчлана гэдэг нь хор учруулах, хулгай хийхийг завдагч байсан гэсэн үг. Иймд Бурхан цэцэрлэгийг арчлахыг түүнд тушаасан. Яагаад тэр билээ? Учир нь Адамыг яг идэх ёстой зүйлээ идэхээс нь сэргийлж, идэж болохгүй зүйлийг нь идүүлэх гэсэн хуурам эхлэгч байсан. 9-р ишлэлийг хамтдаа уншицгаая. Хөрснөөс эзэн Бурханы ургуулсан янз бүрийн модд нь хараа булаам, хүнсэнд сайн байв. Тэр цэцэрлэгийн гол дунд бас амийн мод хийгээд сайн мууг мэдүүлэгч мод байжээ. Тэр цэцэрлэгийн гол дунд бас амийн мод хийгээд сайн мууг мэдүүлэгч мод байжээ. Үүнийг бүтээсэн нэгэн Адамд цэцэрлэгийн гол дунд байрлах сайн мууг мэдүүлэгч модны жимсийг идэж болохгүй гэж анхааруулжээ. Тэгтэл Адам Ева хоёр амийн модны жимснээс идсэн бол юу болох байсан бэ? Тэд мөнх амьдрах байсан. Хэрэв тэд амийн модны жимснээс идсэн бол хизээж үхэхгүй байсан бөгөөд энэ нь тэднийг урт, бүр маш урт наслуулах байв. Энэ амийн модыг нуусан байсан ч ирээдүйд дахин үр жимсээ өгнө гэж Библиэд гардаг. Тиймээс хүн төрлөختний өвөг дээдэс сайн мууг мэдүүлэгч модны үр жимсийг идснээр гэмнүгэл үлджээ. Түүнд цэцэрлэгийг арчил гэж хэлсэн ч тэр үүнийг хийж чадаагүй бөгөөд залим ихэнд хуурдсан. Эхлэл номын 3 дугаар бүлэг рүү буцаж оръё. Эзэн Бурханы бүтээсэн аливаа хээрийн зэрлэг амьтдын дотроос могоо хамгийн илүү залтай байжээ. Тэр могоо та нарт энэ цэцэрлэгт байгаа бүх модны жимснээс идэж болохгүй гэж Бурхан үнэхээр хэлсэн үг хэмээн эмэгтэйгээс асуужээ. Тэр эмэгтэй могоод хандаж бид энэ цэцэрлэгдэх модны жимснээс идэж болно. Харин цэцэрлэгийн голд байгаа модны жимсний тухайд Бурхан та нар түүнээс бүйд бас түүнд бүүхэр тэгвэл та нар үхнэ гэж айлсан хэмээжээ. Тэр могоо эмэгтэйд та нар ерөөсөө хөөхгүй. Та нар түүнээс идсэн тэр өдөртөө л нүд чинь нээгдэн Бурхан шиг болж сайн мууг мэдэх болно гэдгийг Бурхан мэддэг билээ гэжээ. Тэгээд тэр модны жимс нь хүнс болоход шимтээ, нүд булаам, мэрэгэн ухаантай болгочихмоор, шунал хөдөлгөм сайхан харагдсан тул тэр эмэгтэй түүнээс авч идэжээ. Тэр бас өөртөөгөө хамт байсан нөхөртөө өгч тэр ч идэжээ. Тэгээд тэр хоёрын нүд нээгдэж хоёулаа нүцгэн байгаагаа мэдээд инжир модны навцыг хооронд нь холбож өөрсдөдөө бэлхэмж хийжээ. Сэрүү ороход эзэн Бурханы цэцэрлэг дундуур алхаж яваад чимээг сонсоод эр хүн их нэртэйгээ хоёул эзэн Бурханы оршихугаас цэцэрлэгийн модон дотор нуугджээ. Гэтэл эзэн Бурхан хүнийг дуудаж чи хаана байна вэ гэсэн тэрээр би таны дууг цэцэрлэг дотор сонсоод нүцгэн байсан учраас айж өөрийгөө нуусан юм гэж хэлв. Тэгтэл тэр чамайг нүцгэн байсныг хэн чамд хэлсэн бэ? Бүү идгэж миний чамд тушаасан тэр модны жимснээс чи идсэн үү гэж асуусанд хүн надтай хамт байлгахаар таны надад өгсөн тэр эмэгтэй надад тэр модны жимснээс өгсөн. Тэгээд би идсэн гэж хэлв. Энэ талаар хэсэг зур бодцгоё. Эден цэцэрлэгийг арчлах үүрэгтэй байсан Адам цэцэрлэг дундуур явж үүнийг арчилж байсан эсхийг бид мэдэхгүй ч эхнэрээ зохих ёсоор хамгаалж чадаагүй мэт санагдана. Үүний үр дүнд эхнэр нь могоо тууртагдж сайн мууг мэдүүлэгч модны үр жимсийг идснээр төгсдөг. Тэр нүдэн ээж.
Мөн бурхан шиг болохын тулд шуналдаа автан идэжээ. Жемсийг эдсэн тэр агшинд нүгэл нь нэмэгдэж эхлэв. Энэ нь Жемс эдгэж өгсөн нөхөр Адамд таржээ. Нөхөр нь ч бас Жемс эдсэн. Тэгээд тэр цагаас хойш хүн ичих айх сэтгэлийг мэдрэх болж нүглийн улмаас дараах үйл явдлууд болж эхэлжээ. Үүнээс болоод Адам Эднээс хөөгдсөн. Адам хөөгдөж энэ хараагдсан ертөнц рүү цөлөгдсөн юм. Эден хүмүүсийн хувьд нууцлаг байлаа. Бид Эхлэл номын 3-4-р бүлгээс Бурхны саваа хүн рүү чиглэсэн болохыг харж болно. Адамын нүглийн үр дагавар түүний нүглээс болж түүний биеэр дамжин төрсөн бүх хүн төрлөختөн энэ ертөнцид гэм нүгэлтнүүд болон мэндэлсэн аж. Бидний дунд өөрийн хүслээс болоод нүгэл үлдсэн хүн байна уу? Бидний ухамсарт нүгэл үлдэхгүй бай гэсэн сэтгэл бий. Энэ бол хүний жинхэнэ мөн чанар юм. Гэхдээ хинч төвчээрийнхээ хязгаарт хүрсэн үед тодорхой нөхцөл байдалд зуршлаараа урлаж болно. Мөн нөхцөл байдлаас болоод баг зэрэг худал хийх замаар тодорхой нөхцөл байдлаас зайлсхийдэх хүмүүс олон байдаг. Бас нэг ч үг хэлэлгүй бусдыг худал хийхэд хүргэдэг хүмүүс ч бий. Нэгэн жишээ татаж үзье. Хүүхэд утас аваад ээжигээ хайна. Ээж, та хаана байна? Эргэн тойрноо харж байгаад ээжигээ олж харна. Ээж хүн тантай утсаар ярий гэж байна. Харин ээж нь гараараа дохио өгнө. Тэгээд хүүхэд буцаж очиод утсаар ээж байхгүй байна гэж хэлнэ. Үүнд цаа тэмхтэй чи их ухаантай юм. Дараа уулзахаараа чамд бох авч өгнө гэхэд хүүхэд баярлаа гэж хариулдаг. Тэгээд тэр эмэгтэй хүүхдээс ээж чинь хайдсан юм бэ гэж дахин асууна. Тэр хүүхэд баярлсандаа бүхнийг умартаад утсаар ээжээ дараа нь би юу гэж хэлэх вэ гэж асуудаг. Ээж нь дуудлагад хариулахгүй тулд хүүхэддээ дохиогоор үзүүлсэн ч хүүхдээрээ худал хэлүүлсэн нь илэрлээ. Их хүүхэд хоёр давхар нүгэл үлддэг. Гэвч энэ төрлийн нүгэл цагаан нүглийн ангилалд багтана. Тийм биз? Жижиг нүгэл учраас гисэн хэдий ч хүний мөн чанарт нүгэл байдгаас хойш тэр нь бүх нийтийн хэмжээнд хүрээгээд хэлж томорвол нүгэл болдог. Харин хүүхэд насандаа үлдсэн гэм нүгэл нь нүгэл биш мэт санагдана. Тийм байсан ч бүх хүмүүст нүгэлт мөн чанар бий. Хүн бүрт ийм зүйл байдаг. Тиймээс бид Библиэд ганц хүний дуулгаргүйгээс болж олон нь нүгэлтэн болсон гэдэг. Мөн энэ нь нэг хүнээр ертөнцид нүгэл ирсний адил нүглээр үхлэн ирсэн гэж хэлдэг. Учир нь хүн төрлөختний өвөг Адам нүгэл үлдсэн тул үүнээс хойш өөр олон амь нүгэлтэй төрсөн. Тоо үржиж олон болжээ. Энэ маягаар олон хүн төрж зориггүй амьдарч байгаад үхдэг. Тэр зовлонг олон хүн амсаж байгаа нь үнэн боловч Бурхан хүнийг марталгүй арга зам бэлдэжээ. Адам бүтлгүйцсэн ч Бурхан авралыг хүлээн авсан хүмүүсийг өөрийн хүүхдүүд болгох буюу хүн төрлөختнийг аврах төлөвлөгөө байдаг. Тийм ч учраас Бурхан юудэчүүдийн түүхэнд Библийн үгийг өгч Эхлэл үеэс боддоо оршиж байсан амийн үгийг өгсөн байна. Түүний төрөх газар болон төрөх үед нь гарч ирэх одны тухай хуучин гэрээнд тэмдэглэгдэж тусгасны дагуу энэ үг махбод болж ирээд энэ ертөнцид төрсөн. Энэ түүхийг сонсоод зүүн зүгийн маги тэр одыг хараад түүнийг хайж ирэв. Тэд саяхан мэндэлсэн юудэчүүдийн хаан байна гэж асуужээ. Мөн Библиэд түүнийг
Юдагийн газар нутаг дах Бэтлехемд төрнө гэж бичсэн байдаг. Иш үзүүлэгчдийн бичсэн бүх үгсийн дагуу төрсөн нэгний тухайд Библиэд тэр өөрийнхөндөө ирсэн гэсэн байна. Тэр өөрийнхөндөө ирсэн боловч өөрийнх нь түүнийг эс хүлээн авчээ гэж гардаг. Есүс туулсан газартаа ирсэн боловч юудэчүүд түүнийг няцааж цовдлуулсан юм. Библиэд тэр өөрийнхөндөө ирсэн боловч өөрийнх нь түүнийг эс хүлээн авчээ. Харин өөрийг нь хүлээн авсан болгонд өөрийнх нь нэрэнд итгэгчдэд тэрээр Бурхны хүүхэд болох эрхийг өглөө. Тэд цусаар биш, мах бодийн хүслээрч биш. Харин Бурхнаар төржээ гэсэн байна. Ямар ч еврей уламжлалгүй, ямар нэгэн сайн санаагүй жирийн хүн болж төрсөн хэдий ч хүн болж төрсөн хэн бүхэнд Бурхны хүүхэд болох эрхийг өгчээ. Энэ бол шинэ гэрээний үгэнд орших Бурхны амлалт юм. Адам бүтлгүйцсэн ч Адамаас төрсэн бүх хүмүүсийг аврах Бурхны агуу төлөвлөгөө түүний хүүгээр дамжин хэрэгжсэн. Тиймээс Библиэд Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц хүүгээ өгсөн гэж бичсэн байдаг. Энэ бол Бурхны тогтоосон төлөвлөгөө. Хүн төрлөختний ийм түүхэнд Адамыг Эденээс хөөгтөөс өмнө Адам ба түүний эхнэр эцсэндээ инжир модны навцыг хооронд нь холбож өөрсдөдөө бэлхэмж хийсэн боловч Бурхан хийсэн зүйлийг нь өөр зүйлээр сольжээ. Бурхан амьтны арьсаар хүрэмх хийж нөмрүүлсэн гэдэг. Хожим нь Адамын хүүгийн үед энэ ямар амьтан байсан нь илчлэгддэг. Түүний хүү Абель хураг нэдалж түүгээр тахил өргөв. Бурхан үүнийг зөвхт гэж үзээд өргөлд нь нааштай хандажээ. Гэвч хүнийг нүгэл үлдсэний дараа хөлсөө урсган тариалсан үр тариагаа өргөхтөн Бурхан үүнийг таашаасангүй. Тиймээс Каин ихэд уурлаж ахынхаа эсрэг босч түүнийг алдаг. Энэ бол ихний аллага байв. Абель өөрийгөө нуунд алдлах аргыг эцгээсээ сурсан тул хоньныхоо ууган төлийг Бурханд өргөжээ. Аав ээж хоёр нь тэдэнд сайн хүнс байж болох инжир модны том навцыг аваад ичхүүрээ даллахын тулд хооронд нь холбосон. Гэсэн ч үүний оронд Бурхан Эдений газарт цусан туссан амьтныг золиосолж арьсаар нь тэднийг хувцасладаг. Тиймээс Абель ийм амьтныг авч тахил болгон өргөжээ. Энэ бол хүн төрлөختний түүхэнд хожим ирэх аврагчийн дүр юм. Дараа өдөр нь Йохан өөр рүү нэрж яваа Есүсийг хараад ертөнцийн нүглийг үргэж Бурхны ургыг харах түн гэв. Хэрв бид зөвхт байдал гэх үгний хятад ханзыг анхааралтай ажиглавал би эсвэл намайг гэсэн ханз нь хонь гэсэн ханзны доор байрлана. Би гэм нүгэлтэн боловч би энэ хонь гэдгийн доор байрладаг. Энэ нь Бурхан хоньыг хараад тэр хүнийг хамгаална гэсэн үг юм. Тиймээс энэ үгийг зөвхт хүнийг илэрхийлэхээр ашиглах үед зөв шудраг гэсэн утгыг илэрхийлэхийн тулд би гих ханз хоньын доор байрлах ёстой. Хятадууд яаж ийм үг гаргаж ирснийг мэдэхгүй ч зөвхт байдал гэдэг үг ийм гүн гүнзгий утгатай байх нь. Бурхан зөвхт байдлыг тунхаглахдаа юудэчүүдийн түүхэнд хургийг тахил болгон өргөх аргыг тайлбарлсан. Иймд хожим төрсөн Есүсийг хургаар дүрсэлсэн байдаг. Дараагийн үед төрсөн хүмүүс нүгэл үлдэж, гай тарж, буруу бодлууд бодож, байнга нүгэл үлдсээр ертөнц хөл хөдөлгөөн ихтэй болжээ. Учир нь хөөгдсөн хүн төрлөختөн олон хүүхэд төрүүлж асар олон болж үрдсэн бөгөөд маш олон хүүхэд төрсөн аж хэдэн хүүхэд төрсөн бэ? Тэр үед нэг хүн дор хаяж 600-аас 700 жил амьдардаг байв. Одоо бид ийм удаан амьдарч чадах уу? Агаарын бохирдол, хөрсний бохирдол, хүчлэг бороо гэд амьдралын
бүх юм эдрээтэй болсон учраас өнөөдөр энэ нь боломжгүй зүйл билээ. Гэвч дээр үед дэлхийн ертөнцийн бохирлоос бүрэн ангид дэлхий дээр зөвхөн хит улаан туяаны гэрэл тусдаг байсан ба хүн өвдлөө гэхэд чулуун дээр суугаад л дээрддэг байсан тэр цаг үед хүмүүс маш урд насалдаг байжээ. Хачирхалтай хүмүүсийн бүх бодол санаа оюун санааны байдал Бурхны нүдээр тэг оноо ахуйц байв. Эхлэл номын 6 дугаар бүлгийг гаргацгаая. Эхлэл номын 6 дугаар бүлэг. Эхлэл номын 6 дугаар бүлэг 5 дугаар ишлээс эхлэн уншийе. Эхлэл номын 6 дугаар бүлэг 5 дугаар ишлэл. Эзэн дэлхий дээр хүмүүсийн хорлонт муу нь үлэмжих, бас зүрхнийх нь хамаг бодол санаархал ямагт муу мухай болсныг хараад өөрөө хүнийг газар дээр бүтээсэндээ харамсан зүрхэндээ ихэд халаглав. Эзэн би тэднийг бүтээсэндээ харамсаж байгаа учраас өөрийн бүтээсэн хүнийг газрын хөрснөөс арчин зайлуулахдаа хүнээс ахуулаад мал адгуус мөлхөгчд жигүүртэн шуудыг ч хүртэл үлдээхгүй гэж хэлв. Харин Ноа эзний мэлмид тааллыг олжээ. Ноагийн удам угсаа ийм билээ. Ноа бол зөвхт үеийнхнийхээ дунд гэм зэмгүй агаад бурхантай явдаг хүн байв. Тэрээр 3 хүү төрүүлсэн ба тэдгээр нь Шем, Хам, Яфет билээ. Тэр цагт Бурхны өмнө газар дэлхий завхарч дэлхий хүчирхийллээр дөрөв. Газар дээрх мах бодиттой бүхний зам завхарснаар газар дэлхий завхралд авцныг Бурхан харлаа. Тэдгээр хүмүүсийг шүүлт хүлээж байв. Бодол санаа нь ямагт муу мухай байсан тул 6 дугаар ишлэлд Эзэн Бурхан хүний газар дээр бүтээсэндээ харамсан ихэд халаглав гэсэн байна. 7 дугаар ишлэлд Эзэн өөрийн бүтээсэн хүнийг газрын хөрснөөс арчин зайлуулах болно гэсэн байна. Бурхан хүнийг газрын хөрснөөс арчин зайлуулна гэсэн. Тэднийг юугаар арчиж устгах вэ? Усаар. Энэ бол Бурхан тэднийг хараасан ихний зам байлаа. Ноа үеийнхэн дундаа төгс хүн байсан бөгөөд тэрээр Шем, Хам, Яфет хэмээх 3 хүүтэй байв. Энэ нь 10 дугаар ишлэлд гардаг. Бидний харж байгаагаар энэ дэлхий дээр амьдарч буй хүмүүс Шемтэй холбоотой нь Аз үндэстэн, Яфеттэй холбоотой нь Европ үндэстэн ба Хамтай холбоотой нь Африк гаралтай хүмүүс. Эдгээр 3 төрлийн хүмүүс дэлхий дээр амьдарч байгаа нь практик онол бөгөөд практик зарчим нь антропологтч тодорхой харагдаж байна. Үүнийг үндэс болгон хүмүүс судалгаа явуулдаг. Энэ үннээс хинч зүгтэж чадахгүй. Одоо 18 дугаар ишлэл. Харин би чамтай гэрээ байгуулж чи өөрийн хөвгүүд эхнэр бэрүүдтэй хамт бүхээгт орох болно. Тэгэхээр тэнд хэдэн хүн байсан бэ? 8 хүн, тийм үү? Дараа нь 7 дугаар бүлэг 13 дугаар ишлэл. Яг тэр өдөртөө Ноо, түүний хөвгүүд Шем, Хам, Яфет, Ногийн эхнэр болон бэрүүд нь бүхээгтээ оров. Солонгос хэлний авдар гэдэг үг нь 2 ханзны нийлбэр бөгөөд нэг нь хөлөг онгоц гэсэн утгатай. Хүмүүс тэр хөлөг онгоцонд орж суусан. Тэр үед хөлөг онгоцыг том зайтай ба тэгш өнцөгттэй төстэй хэлбэрээр бүтээсэн байв. Одоо ч гэсэн бид хамгийн том нисэх онгоц тээвэрлэгчийг харвал хөлөг онгоцны урд хэсэг нь усанд хуваагддаг. Үлдсэн хэсэг буюу хөлөг онгоцны доод хэсэг нь хөвгч авдар хэлбэртэй байдаг. Тэгш өнцөгттэй төстэй хэлбэртэй. Тэгэхээр Солонгос хэлний авдар гэх үгэнд хөлөг онгоц гэсэн ханзыг ашигладаг байх нь. Тэгэхээр 13 дугаар ишлэлд яг тэр өдөртөө Ноо, түүний хөвгүүд Шем, Хам, Яфет, Ногийн эхнэр болон 3 бэр нь бүхээгтээ оров гэж бичсэн байна.
Энэ бол тэдний хөөгч авдарт орох өдөр байсан бөгөөд тэр хөлөг онгоц буюу авдарт 8 хүн оржээ. Хятадд Тэнгэр газрын их өөрчлөлтийн тухай хэлцүү хүртэл байдаг. Тэгэхээр Хятад ханз хэргэлдэг хүмүүс яаж нэг үгэнд ийм ханзнуудыг бүтээв? Үүнийг харцгаая. Энэ ханз хөлөг онгоц гэсэн утгатай. Үүнийг нэмбэл хөлөг онгоцонд 8 хүн суулаа гэсэн утгатай. Маш ачирхалтай, тийм үү? 8 гэсэн утгатай энэ ханз байхад дараа нь хөлөг онгоцны ханзтай хослуулсан орох гэсэн ханз байна. Өөрөөр хэлбэл энэ нь хөлөг онгоцонд 8 хүн суусан гэдгийг харуулж байна. Хачин биш байна гэж үү? Тэд ямар нэгэн зүйл мэдэж байсан бололтой. Энэ бол нилээд гайхмаар зүйл. Гэвч Библиэд тэр өдөр 8 хүн хөлөг онгоцон суулаа гэсэн байдаг. Ноа түүний эхнэр, том хүү Шем эхнэрийн хамт Хаам ба түүний эхнэр болон Яфет ба түүний эхнэр. Их үерийн дараа эдгээр хүмүүсээр дамжуулан энэ ертөнцийн хүн төрлөختөн өсөж үржиж эхэлсэн. Тэр хөлөг онгоц одоо Ираны Арарат уулын дунд байдаг бөгөөд хүмүүсийн авирахад хэцүү мөсөн оройн зарим хэсэгт булагдсан байдаг аж. Говор модоор хийсэн энэ хөлөг онгоцны буланг хаяа харж болно. Тэр хөлөг онгоцны модны хэсгийг бариад янз бүрийн улс орноор явж лекц уншдаг хүн хүртэл бий. Хөлөг онгоц тэндээ үлдсэн гэдэг. Эрт дээр үед Тэнгэр газарт энэ их өөрчлөлт гарах үед дэлхийг бүхэлд нь усаар бүрхсэн. Тэр үед хөлөг онгоцонд байсан амьтдын анхны төрөл зүйл нь хөлөг онгоцноос буугаад өсч үрдсэн байна. Үерийн дараа хүмүүст мах хүнсний ногоо хоёуланг нэдхийг Бурхан зөвшөөрсөн аж. Тиймээс хүмүүс зөвхөн ногоо төдийгүй мах бас загас иддэг байв. Бидний бие махбодыг хүнсний ногоо мах хоёуланг идэж болохоор бүтээсэн. Бид Эхлэл номын 7, 8, 9, 10 дугаар бүлгээс ийм хүмүүс өсөн нэмэгдэж үржиж эхэлсэн гэдгийг харж болно. Хэрв антрополог судалдаг хүмүүс үүнийг эхлэгцэг болгон ашиглахгүй бол тэд буруудах болно. Харин дараа нь Эхлэл номын 11-р бүлэгт үерийн улмаас мөхийн даваан дээр байсан хүн төрлөختөн эсэмэнд гарч олон хүүхэдтэй болж эхэлдэг. Олон хүн төрж хамтдаа амьдардаг байжээ. Эдгээр хүмүүсийн өвөг дээдсээсээ сонссон домог мөн үе уламжилж ирсэн түүхэнд өгүүлснээр бол тоо томшгүй олон өвөг дээдс нь үерт живж өгсөн. Энэ дэлхий дээрх маш олон хүн устж үгүй болсон тул тэд өөр хоорондоо дахин живж өгөхгүй байхад анхаарцгаая гэд Бурхны үгийн эсрэг ажиллаж эхлэв. Гэвч Бурхан их үер илгээснийхээ дараа газар дэлхийг сүрүүлэх үер дахин хязээж болохгүй гэж амлаад солонгыг тэмдэг болгон харуулжээ. Өнөөдрийг хүртэл хүмүүс бороо орсны дараа солон гарахыг үзээд бороо зогслоо хэмээн бодцоодог. Гэвч Эхлэл номын 11-р бүлэгт өөрийгөө агуу гэж бахархдаг нэгэн хүмүүсийг цуглуулж ард түмнийг захирахын тулд асар том цамхаг барихыг санал болгоод тарж бутрахгүй тулд тэнд цуглацгаая гэж хэлжээ. Тиймээс тэд Бабелийн цамхгийг барьж эхлэв. Энэ нь Эхлэл номын 11-р бүлэгт гардаг. Энд дэлхий бүхэлдээ нэг хэлтэй байжээ. Бүх дэлхий нэг хэл, нэг аялгаутай байлаа гэсэн байна. Тэдний амнаас хоолойгоор нь дамжин гарах чимээ нэг байв. Хүмүүс нэгдмэл нэг аялгатай байсан боловч Бабелийн цамхгийн барилгын ажил зогсох үед эдрэтэй болсон юм.
Энэ нь одоогийн Иракийн өмнөд хэсэг болох Шинаар нутагт болсон хэрэг явдал энэ газарт болжээ. Хачирхалтай биш гэж үү? Нэг хэлээр ярьдаггүй. Өөр орны хүүхдүүд ээж гэж ээжийг хэлж эсвэл па юм уу апа гэдэг нь аавыг хэлж байна гэж ойлгоно. Тэгэхээр түүхийн ихэн үед хүмүүс нэг хэлтэй байсан гэдэг. Он жилийн туршид хэл багаар өөрчлөгдөхийн хэрээр төрөл бүрийн үг хэллэг болон хүмүүсийн ойлгохгүй олон хэл гарч ирсэн. 11-р бүлгийн 1-р ишлэл. Бүх дэлхийн нэг хэл, нэг аялгаутай байлаа. Тэд дорн зүгрүүнүүд Шинарын хөндөй тал газрыг олоод тэндээ нутагшин суурьшжээ. Тэд заа хөдөлцгөө тоосго цохиж түүнийгээ гүйцэд болтон шатаацгаая гэж өөр хоорондоо хэлэлцээд чулууны оронд тоосго шаврын оронд барагшин хэрэглэв. Тэгээ тэд заа хөдөлцгөө бүгдээрээ хот болон тэнгэрт тулан моройтой өндөр цамхаг барьж байгуулан нэрээ алдаршуулцгаая. Тэгвээс бид бүх дэлхий дээр тарж бутрах болно гэж хэлцжээ. Эзэн хүний хүүгүүдийн барьж байгуулсан хот ба цамхгийг үзэхээр бууж иржээ. Эзэн айлдаж хараач эд нар нэг үндэстэн цөмнийг хилтэй агаад энэ бол тэдний хийх юмсын эхлэл нь юм. Хойш тэдний хийхээр зорьсон бүхэнд боломжгүй зөвлөж үгүй болно. Алив бууцгаая. Тэдний хэлийг тэнд нь хутгалдуулан самууруулъя. Нэг нь нөгөөгийнхөө үг хэлийг ойлгохгүй болгоё гэв. Тэгээд эзэн тэднийг тэндээс бүх дэлхийгээр нэг тараасанд тэд хот байгуулахаа зогсоожээ. Эзэн бүх газар дэлхийн хэлийг хутгалдуулан самууруулсан уг газрыг Бабел гэж нэрлэв. Эзэн тэднийг тэндээс бүх дэлхий даяар тараасан билээ. Тиймээс тэд бүгд Вавилоны Шинаар нутгаас таран бутарцгаав. Үүний шалтгаан нь тухайлбал хянагч нар дур байгаа ажилчдыг тоосго зөөж авчрахыг нь хүлээгээд тэднийг ирэхгүй байгааг хармагцаа тэдэн рүү орилно. Гэвч тэдний хэл бодилсан байлаа. Тэд нар бие биенээ ойлгож чадахгүй. Дээшээ авирч байгаа хүн түүний хашгирахыг сонслооч өөрийг нь дээшээ авир эсвэл доошоо буу чухам алийг нь хилээд байгааг ялгаж чадалгүй. Зүгээр дээ би завсарлага авахар буцлаа гэж хилээд буцахаар хэмжээнд байв. Үүнээс болоод цамхгийн барилгын ажил зогссон юм. Бүх хүмүүс таран бутарч хэл ойлголцох хүмүүстэйгээ цааш хамт яв. Нэг нь би цааш үргэлжлүүлэх ёстой юу? Энд зүгээр л элсэн дээр хөвтөө тухтай бай гэд хөлөөж игээд зүрмэглэж болох байсан. Тэгээд сэрэгт нь бүгд явцгасныг мэдэх байв. Хүн төрлөختөн ингэж тарж бутарсан бөгөөд энэ дундаас бурхан нэг үндэстнийг сонгожээ. 한 족속을 택했습니다. 그래서 이 언어 흩어지자마자 Бүгд өөрсдийн гэсэн хэлтэй тарж бутарсан олон үндэстнүүд дотроос бурхан Шемийн удмаас нэг хүнийг сонгосон байна. 뽑아서 정한 것이 누구냐면 Тэр хүн нь еврей үндэстний өвөг Авраам байв. 아브라함이라는 사람이었습니다. Одоо Эхлэл номын 12 дугаар бүлгийг эргэн харцгаая. Эхлэл номын 12 дугаар бүлэг. Нэгдүгээр ишлээс эхлээд уншийе. Тэгээд эзэн Авраам дайлдахдаа чи их нутгаасаа төрлүүдээсээ мөн эцгийнхээ гэрээс гарч чамд миний харуулах нутаг руу явагтун. Чамаас би агуу үндэстнийг гаргаж чамайг бас би өрөөн. Чиний алдрыг би агуу болгоно. Чамайг өрөөгчдийг би өрөөж, чамайг хараагчийг би хараана. Газар дэлхийн бүх овог чамаар өрөөгдөх болно гэв. Тэгээд Авраам эзний хэлсэн ёсоор гарч явжээ. Лот хамт яв. Авраам Харанаас хөдөлсөн тэр үед 75 настай байлаа. Энэ зогсоод энэ талаар төр бодоё. Бурхан чи их нутгаасаа төрлүүдээсээ мөн эцгийнхээ гэрээс гарч чамд миний харуулах нутаг руу явагтун гэж тушаасан. Авраам анх удаа Халдайн Ур хотод Бурханы зарилгийг сонсов. Энэ бол Авраамын төрсөн нутаг. Еврейчүүд бусад орны домгоос тэсөөр удам угсаатай. Еврейчүүд өөрийн үндэстний гарал үүслийн тухай сонин хачин түүх зохиох юм уу? Тодорхой нэгэн оршихуй бидний өвөг дээдсийг төрүүлсэн эсвэл бидний өвөг дээдэс Тэнгэрээс ирсэн гэх мэт зүйлс ярьдаггүй. Еврейчүүд өвөг дээдсээ заналт дайсны нутгаас буюу одоогийн Иракаас гаралтай гэж ярьдаг. Ур хот Иракийн хамгийн өмнөд хэсгийн хот байсан гэдэг. Авраам Халдайн Ур хотоос яваад өтөл насандаа тэр нутагт ирэв.
Бурхны энэ хүнд өгсөн тушаал еврейчүүдийн түүхэнд өнөө хүртэл яригцаар байдаг. 전해지고 있는 겁니다. 그리고 아브라함은 그 땅에 들어 Авраамыг тэр нутагт ирэхэд 내가 너를 Бурхан түүнд 2 дугаар ишлэлд гардаг. Чамаас би агуу үндэснийг гаргана гэж хэлдэг. 이름을 창대케 하는 Чиний алдрыг би агуу болгоно. Чи тэгээд өрөөл болтугай. Чамайг өрөөгчдийг би өрөөж, чамайг хараагчийг би хараана. Газар дэлхийн бүх овог чамаар өрөөгдөх болно. 땅에 있는 Бурхан газар дэлхийн бүх овог хүн төрлөختөн Авраамаар өрөөгдөх болно гэсэн. 이 얘기는 아브라함을 Бурхан төлөвлөгөөгөө Авраамаар дамжуулан илчилж, түүнийг энэ үндэсний өвөг дээдэс болгон сонгосон учраас Бурханы ариун үгс түүгээр дамжуулан тайлбарлагдаж, дэлхийн бүх үндэстэн суралцаж, дагаж, сахиж болох сургаалын жишээ болон тогтоогдсон юм. 그래서 아브라함은 Тэгээд 늙어 생산할 능력도 없을 Авраамыг хэдийнэ хөгшөрч дахин хүүхэдтэй болох боломжгүй үед Бурхан энэ газрыг түүнд өгнө гэж амлажээ. Бурхан чамайг өрөөгчдийг би өрөөж, чамайг хараагчийг би хараана гэж хэлсэн юм. Эдгээр үгс хачирхалтай биш байна гэж үү? Хэрвээ бид еврейчүүдийн түүхийг харвал, еврейчүүдийг зовоосныхоо дараа мөхөөгийн үндэст нь нэгч үгүй гэдгийг харж болно. Энэ ертөнцид амьдарч оршин буй еврейчүүдийг дарангуйлсан үндэстнүүд бүгд ганхаж, эсвэл шийтгүүлсэн байдаг. Энэ бол дэлхийн түүх. Гитлер бол Европыг хяналтандаа авахын тулд цэргийн болон бүх талын эрх мэдэлтэй нэгэн байсан ч еврейчүүдийг хавчиж эхэлснийхээ дараа сүйрч эхэлсэн. Хачирхалтай нь Японд дэлхийн 2 дугаар дайны төгсгөлд Япончууд еврейчүүдийг Гитлерийн мэдэхгүй газар нуугдахад нь нууцаар тусалсан олон тохиолдол байсан. 히트러 눈치 안 채이는 Япон Германы холбоотон байсан тул 히트러 눈치 봐가면서 еврейчүүдийг хамгаалахын тулд Гитлерийн араар маш болгоомжтой ажиллажээ. 그래서 그 당시 Дэлхийн 2 дугаар дайны үед Японд амьдарч байсан гадаадын иргэдийн дийлэнх нь еврейчүүд байсан. Энэ хачирхалтай биш байна гэж үү? 그런데 또 일본에서 이상이 Японд бас нэг сонин зүйл болж байсан. 그래서 유대인 박 Германд еврейчүүдийг хавчиж эхэлсэн тухай Японы нэгэн элтгэгч сонсоод ингэж хэлсэн юм. 그렇게 말했어요. Түүнийг Тоёхико Кагава гэдэг бөгөөд 풍원이라는 사람인데 독일은 тэрээр Герман ялагдана гэж зарлаад 그래서 이 사람 шоронд орсон юм. 없었습니다. 사선을 넘어서라 Тэрээр үхлийн шугам дундуур нэртэй ном бичсэн бөгөөд үнэхээр Европ бусын хүн байв. 독일 망한다 했어. Харин Японы засгийн газрын өнцгөөс Герман улс ялагдана гэж хэлэхэд энэ нь Японч бас ялагдана гэж хэлсэнтэй адил байсан юм. Учир нь тэд холбоотон улс, Япон, Итали, Герман улс холбоотнууд байсан юм. Тэд дэлхийд ноёрхыг мөрөөдөж, Азийг Япон, Африкийг Итали, Европыг Герман захирна гэсэн төлөвлөгөөтэй байлаа. 하는 것이 시구 정복꿈이었던 겁니다. Энэ бол 3 дахь ертөнцийн эхлэл байсан юм. 하고 있었는데 Энэ улс орнууд үүнд бэлдэж байсан учраас Герман ялагдана гэж хэлсэн Японы уран элтгэгчийн энэ үгийг сонсоод Япон ихэд зочирдож түүнийг шоронд хийсэн нь энэ ажээ. Энэ хүний ич татсан үг нь чамайг өрөөгчдийг би өрөөж, чамайг хараагчийг би хараана гэх ишлээс гаралтай бөгөөд хэрэв еврейчүүдийн мууг үзвэл тэд ялагдах болно гэж хэлсэн юм. 그런데 참 이상 Гэвч үнэхээр хачирхалтай нь 유대인 역 еврейчүүдийн түүхийн ихэнх үед Бурхан Авраамыг хөгшөрч сул дорой ямар ч найдваргүй болоход нь түүнд энэ амлалтыг өгсөн. 이상하지 않습니까? Хачин биш байна гэж юу? 유대인 Юудэчүүдийн өвөг дээдэс Авраамд хандан Эхлэл номын 13 дугаар бүлгийг уншийе. 찾으셨으면 Хэрэг гаргасан бол Эхлэл номын 13 дугаар бүлгийн 14 дугаар ишлэгийг уншицгаая. 롯이 아브라함을 Лотыг Авраамаас салж явсны дараа эзэн Авраамд чи хараагаа өргөн одоо байгаа газраасаа хойд урд баруун зүүн зүг рүү харагтун. Чиний харж байгаа тэр бүх нутгийг би чамд болон чиний үр удамд өөрдөгнө. Би бас чиний үр удмыг газрын тоос мэт болгоно. 땅에 티끌같게 하리니 Хэрэв хүн газрын тоос шороог тоолж чаддаг бол чиний үр удмыг ч тоолог. 너는 일어나 그 땅 Бос энэ газар нутгаар хөндлөн гол явж үз. Учир нь би түүнийг чамд өгнө гэв. 17절까지 Бид 17 дугаар ишлэл хүртэл уншлаа. Бурхан, бос энэ газар нутгаар хөндлөн гулд явж үз. 그래서 한번 보라
Газар нутгаар хөндлөн гулд яваад хэл хязгаарыг нь хар. 보라. 그것을 네 자손에게 준다. Би үүнийг чамд болон чиний үр удамд өгнө гэж хэлжээ. 경계가 어디까지인지. Авраам хүүхэдгүй байсан. 자식도 안 낳는데 나이가 너무 많아서 Хөгшрөлт түүний санааг зовоож байсан ч Бурхан түүнд ийм амлалтыг өгсөн. Эхлэл номын 15 дугаар бүлэг 13 дугаар эшлэлээс эхлэн уншъя. 창세기 15장 Эхлэл номын 15 дугаар бүлэг 13 дугаар эшлэл. 께서 아브라함에게 이르시되 너는 Эзэн Авраамд чиний үр удам хүний нутагт ирмэл хүн болж тэнд боолчлогдох бөгөөд 400 жил дарлагдана гэдгийг мэдтүгэ. Мөн тэднийг боолчлох үндэснийг би өөрөө шүүн. Түүний дараа тэд их хэд юмтай гарч ирнэ. Чиний хувьд чи урт наслаад эцэг өвгөд рүүгээ амар тайвнаар очиж тавигдах болно. Харин тэд дөрөвдөх үедээ нутагтаа эргэж ирнэ. Бурхан нилээд хачирхалтай зүйл хэлсэн байна, тийм үү? Зүудэнд үзэгддэг зүйл шиг л Авраам хөгшөрсөн учир хүүхэдтэй болж чадаагүй. Бурхан Авраамд энэ амлалтыг өгөхөд тэр үүнд итгэлтэй биш байв. Иймд Авраам эхнэрийнхээ үгэнд орж эхнэрийнхээ шивгчин Хагаараас хүүтэй болжээ. Тэр хүүг Ишмаил гэж нэрлэв. 지금도 아랍에 Одоо ч гэсэн араб үндэстний удирдагчид алдартай хүмүүс дунд Ишмаил нэртэй нэлээд олон хүн байдаг. Тэдний олонх нь Авраамийн удмаас гаралтай юм. Гэсэн хэдий ч Исаак бол цорын ганц хүүхэд амлалтын хүү байв. 뿐입니다. 아브라함이 바빠서 아이 Авраам хүүхэдтэй болж түүний ачаар 역사적인 Египтийн эргэн тойронд түүхэн удирдагчид бий болсон бөгөөд 에집트 쪽에 Египтийн оролцоо Ишмаил гэх бүс нутаг бий болжээ. Ийм зүйл тохиолдсон ч 하나님께서 тэр үед Бурхны зөвшөөрч амжаагүй байсан хүү Исаак эцэст нь төрсөн байна. 후에 낳습니다. 그리고 이삭이란 Тэгээд Бурхан чиний хүү Исаак төрсний дараа түүний үр удам хүний нутагт эрмэл хүн болж тэнд боолчлогдох бөгөөд 400 жил дарлагдана гэдгийг мэдтүгэ. Харин тэд дөрөвдөх үедээ нутагтаа эргэж ирнэ гэж хэлсэн. 이런 Эдгээр хүмүүс энэ амлалтыг 정확하게 받고 яг таг хүлээн авсан бөгөөд амлалт тэдэнтэй хамт биелэх нь Бурхны хүсэл байв. 하나님의 뜻입니다. 그래서 Тиймээс шинэ гэрээний эхний хуудсанд 를 보면 아브라함이 Авраам Исаакийг төрүүлж Исаак Яаковыг төрүүлж Яаков Юда болон ах дүүсийг нь төрүүлсэн болоо. Юда нь Перез, Зера нарыг Тамараас төрүүлжээ гэсэн байна. Энэ ургийн бичгийн явцад Авраам Исаакийг төрүүлж Исаак хөвгүүдийг төрүүлв. Тэд ихэр байлаа. Эхлээд Исав, дараа нь Яаков төржээ. Үүний дараа Яаков бас хөвгүүдтэй болсон. Тэрээр 12 хүүтэй байв. Хэд хэдэн эмэгтэйгээс 12 хүүтэй болжээ. Дараа нь тэдгээр хүүгүүд Израилийн 12 овгийн эцэг болов. 그들이 70 75 болж тоологдсон тэдгээр хүмүүс хожим нь Египт рүү яв. 자기 야곱의 둘째 막내 Яаковын 2 дахь баг хүү Йосеф 에집트에 내려간 Египтэд очоод 중요한 자리에 앉았기 때문에 чухал албан тушаал томилогдоход Яаков хүүтэйгээ уулзахаар тийш явжээ. Тэнд Яаков нас барсан гэж бодсон хүүтэйгээ уулзсан аж. Түүний үр удам цаашид Египтэд амьдраад хожим нь тэднийг боол болгон ашигласан. Тэднийг тэнд амьдарч байх хугацаанд 그래서 이들이 зүгтэх боломж гарч ирсэн бөгөөд энэ нь Египтээс гарсан нь буюу гайхалтай орголт гэж нэрлэдэг зүйл юм. 찌는 유대인들이 에집트에서 Еврейчүүд Египтэд байхдаа тэр үед тэднийг еврейчүүд гэж нэрлэдэг байсан гэж хэлж бол чадахгүй. Тэд бол 이름이 이스라엘입니다. Израилийн ард түмэн байсан. Израиль үндэстэн Яаковын нэр Израиль байв. 그것이 모세를 Тэгээд түүний үр удам дөрөвдөх үедээ Египтээс гарчээ. 그 역사가 Тэд Мосегоор дамжуулан Египтээс зугтаж чадсан. Энэхүү түүхэн үйл явдал Израилийн эхлэлийн бэлтгэл байв. Энэ бол Бурхны төлөвлөгөө байсан. Бурхан тэднийг дөрөвдөх үедээ нутагтаа эргэж ирнэ гэж амласан бөгөөд яг амласан ёсоор нь болсон юм. Бүгдээрээ Египтээс гарсан номын 12 дугаар бүлгийг гаргаарай. Египтээс гарсан номын 12 дугаар бүлэг 40 дугаар ишлэл.
Хэрэг гаргасан бол уншицгаая. 이스라엘 자손이 애굽 Израилийн хүүгүүд Египтэд нутгалснаас хойш 430 жил болжээ. 430 жилийн эцэст яг энэ өдөр эзний бүх цэргүүд Египтийн нутгаас гарав. Энэ бол Египтийн нутгаас тэднийг гаргасны төлөө эзэнд баяр тэмдэглэх шөнө юм. Энэ шөнө бол Израилийн бүх хүүгүүдийн үе уламжлан бэлэгшээх эзэн зориулагдсан шөнө юм. 이 사람들이 Израилийн ард түмэн 그들이 дөрөвдөх үедээ Египтийн нутгаас зугтаж эхлэв. 출하기 시작했습니다. 그것이 Тэд улаан тэнгисийг гаталж тэдний нэвтрэх гэж байсан. Юудэ нутаг бол 자기 тэдний өвөг дээдэст өмнө нь амлсан газар бөгөөд 땅이고 Палестины уугал иргэд амьдардаг байлаа. 아브라함이 옛날에 Түүнчлэн үүнд Авраамийн эрт дээр үед худалдаж авсан газар багтсан бөгөөд Авраамыг оршуулсан газар байв. 무덤으로 사용할 땅도 사용했는데 요셉은 그곳 Йосеф түүнийг тэнд оршуулахыг хүссэн тул өөр удам нь түүний хүсэлтийн дагуу түүнийг авч явжээ. Ийхүү Египтээс гарсан юудэчүүд Канаан нутагт нэвтрэн орохдоо бэлтгэж 40 жил тэнүүчилж бусад үндэстэн ард түмэнтэй тулалджээ. 족들과 싸우느라고 40년간 걸린 Энэ бол цөл нутагт өнгөрүүлсэн 40 жил байлаа. 그 땅 Тэд газар нутаг руу нэвтрэн орсны дараа улс орноо байгуулж бэлдэж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл еврейн түүх энэ дэлхийн түүхэнд өрнөж эхэлжээ. 속에 이스라엘 나라가 Дэлхийн түүхэнд Израиль улс байгуулагдаж эхлэв. 이 Нэгэнт төгс бус хүмүүнд Бурхны амласан зүйл нь 나라를 만드신 улс орон бүрэлдэх бэлтгэл болсон байна. 그 나라가 지금 Тэр улс өнөөдөр ч оршин тогтнож байгаа. 나라로 등장되어 Энэ нь улс орон болж гарч ирсэн. 10년 만에 Тэд 2000 жилийн дараа эх орноо олж 1948 оны 5 дугаар сарын 14-нд тусгаар тогтнолоо зарлан тунхагласан. Өнөөдөр дэлхий дээр энэ улс оршин тогтнож байна гэдэгт хэн ч хөнгөн хандаж чадахгүй. 이렇게 물러온 이 사람 Эргэн ирсэн эдгээр хүмүүс цөлийн амьдралдаа дассан байсан бөгөөд дараа нь Канаан нутагт нэвтрэн орсон юм. 그곳에 들어가서 Энэ нутагт тэд Бурханаас өөрсдөд нь хаан өгөөч гэж гуйсан боловч Бурхан үүнийг хийхийг хүсээгүй. Энд Саул гэх хүн анхны хаан болов. 하나님께서 이 사람을 못마땅하게 Бурхан энэ хүнийг таалаагүй билээ. Түүнийг ямар ч хамаагүй үнээр буулгаж дараа нь Давид гэх хүнийг хаанаар өргөмжилжээ. Давид Израилийн хаан болов. 솔로몬 왕 때 Дараа нь түүний хүү Соломон хааны үед үндэстэн ганхаж эхлэв. Хитих татвар хураан авч байна гэх мэт асуудал гардаг байв. Соломон хааны үед түүний зарц нарын нэг болох Яробам гэх хүн бослог гаргахаар төлөвлөж байсан байна. 솔로몬의 아들 Соломоны хүү Рехобоамыг хаан болох үед 군을 잡았을 때에 백성들이 хүмүүс татвар болон бусад асуудлыг хөндөж түүнээс гуйв. 부탁하고 좀 사정을 했을 때 Соломоны хүү Рехобоам 르호보암은 Ахмад улс төрчидтэй бус хамт өссөн залуустайгаа зөвлөлджээ. Ингээд л улс үндэстэн ганхаж эхлэв. Эцэст нь Яробоамаар дамжуулан үндэстэн 2 хуваагджээ. Энэ нь өмнөд хэсэгдэх Юда, 위쪽 хойд хэсэгдэх Израиль болж хуваагдсан. 이스라엘로 갈라져 버린 겁니다. 여로보암이 Еребом Израилийг эзлэн авсан бол өмнө зүгт Юда 2 хон овогтой байв. 이러한 역사가 시작된 것을 Хэрв Давид хааны үе нэгдсэн хаан тулсын үе байсан бол 한다면 그 아들 түүний аж хүү Рехобоамын үед хуваагдсан хаан тулсын үе байлаа. 그리고 750년 Есүсийг ирэхээс 750 жилийн өмнө 전 이스라엘은 Израилийн хаан тулсын ард түмэн олзлогдсон байна. 100년 후에 Түүнээс хойш хэдэн зуун жилийн дараа Юдагийн ард түмэн олзлогджээ. Хаан тулсууд 흔들려 버리고 남 ийм байдлаар ганхаж зөвхөн үлдэгдэл буюу цөөн тооны хүмүүс Израилийн нутагт үлдсэн байна. Энэ хүртэл түүхийг эргэж сөхөж үзье. Дээр дурдсан ихэнх түүхүүд цаг тооллын хувьд Ноагийн буюу их үерийн өмнөх үеэс эхлэлтэй. Дараа нь их үерийн дараах түүх багтана. Тэгээд Авраамийн үед бэлчээрийн мал аж ахуйн эрен үе байсан. Дараа нь цөлд өнгөрүүлсэн цаг хугацаа. 광야 시대 Тэгээд
Канааныг эзэлж авсан цаг үе эхэлнэ. Үүний дараа нэгдсэн хаант улсын үе. Тэгээд хуваагдсан хаант улсын үе байсан. Дараа нь олзлуулсан үе багтана. Дараа нь хүмүүс эргэж ирсэн үе гарна. Тэд Езра, Нехемия нарын үед буцаж ирээд эх орноо захирах гэж оролдсон боловч тэр үед аль хэдийн оройтсон байв. Тэд Грекийн эзэнт гүрний тусалцааг хүлээн авсан боловч гангасан хിവэр байсан ба Ромын эзэнт гүрний мэдэлд орсон байна. Тэгээд Есүс Ромын эзэнт гүрний үед иржээ. Тэр энэ үед төрсөн. Есүсийн үхэл Ромын цаазаар авах талбай дээр болсон. Тиймээс Ромоор дамжуулан Христийн шашин дэлхий дахинаа тунхаглагдаж эхэлсэн байна. Өнөөдөр ингээд өндөрлөе. Залбирцгаая. Бурхан минь, танд талархаж байна. Бид бүхэнд таны төлөвлөсөн энэ дэлхийн, энэ түүхийн урсгалтай танилцах боломж олцсонд чин сэтгэлээсээ талархаж байна. Бид бүхэн таны бүтээж, удирддаг энэ түүхийн нэг хэсэг гэдгээ ахин дахин харах үед энэ нь үнэхээр таны тусламжийн гараар дамжсан гэдгийг бид ухаарч байна. Эзэн минь, амьдралаа энэ түүхэнд ухаангүй өнгөрөөхгүй байхад маань бидэнд туслаач. Бидэнд мэрэгэн ухаан хайрлаач. Ингэснээр Библийн үгс, таны хүчээр бидэнд ойлголтыг өгөх болно. Бид үлдсэн цаг хугацаагаа эзэн Есүсийн гарт үлдээж, Есүсийн нэрээр залбирч байна. Амен.